За одоо чинь тийм. За сайн мань өдрийн мэнд дахиад өдрийн мэнд ойлгомж тий. 5 дахь ярилцлага одоо яг хэлж байна. 5 дахь ярилцлага уу? Тэгээ 5 дахь уул нь одоо 6 дахь нь уулна байсан. Тэгээ өмнөх дээр ойлоо нөгөө нэг алдаа гараад тэгээд ороогүй. За өнөөдөр ямартай ойлоо юу байна? Ном 2 дээр ухаан ухамсар эрдэм энэ дээрээ ярилцсан. Гэхдээ би болохоор эхний ээлжинд ухаан гэсэн том сэдв байгаа болохоор ухаан дээр өнөөдөр нэлээд төлхөө ярилцах байх гэдэг байна. Одоо наадах чинь англиар орчуулсан ном нь энэ байна. Mind, Reason, Virtue. Тийм. Яг mind гэдгээр ерөнхийдөө ухааныг орчуулж явж байгаа. Consciousness гэж бас нэг үг байгаа л да. Тийм. Тэгээд тэрийг нэг жоохон хэд их философи болчих байх гээд ерөнхий mind гэдэг үгээр орчуулаад явчихсан байгаа. Тэгээд mind руугаа яваад байгаа consciousness болоо явчихнаа тийм. За нэгдүгээр асуулт. Ухаанд юу явагддаг вэ? Ухаан дээр нь ямар процессүүд явагддаг вэ? Ухаанд. Тийм. Яагаад ер нь энэ номыг ухаан ухамсар эрдэм гэж нэрлсэн гэхээр ер нь монгол хэлэнд монголчууд одоо монголоор ухаан ухамсар хоёрын ялгааг ерөнхийдөө гаргадаг мэддэг байхгүй. Олж утгаад байдаг байхгүй. Тийм. Ухаан гэхээр одоо бидний нэг ухаарл явагдаад байгаа шүү дээ. Ухаалдаад унах, алгадаа сэрээгээд ухаан орчлоо. Тийм. Ухаараад ахаараа юугаа ухаараад байгаа. Ухамсар гэдэг чинь хүний үйлдэлийг тэрний үр дагаврыг хэлж байгаа байхгүй. Чи жоохон ухамсартай байл да. Reason тийм үү? Германаар Vernunft. Тийм, Vernunft. Sei Vernunftig. Ухамсартай байгаач. Тэрэ ёс суртахуунтай, юмыг боддог, эрэг зүйлдэг тийм үү? Наан цаантай. Тэгжээч одоо ухамсартай байж шүү дээ. Ухаан гэдэг чинь ерөнхийдөө бидний одоо хүүхэд наснаас ахуулаад юм мэдэж сурсан, хүлээж авсан бүх л ухаан дотор явагддаг одоо процесс гэх юм уу, явц гэх юм уу тэр бүгд. Одоо санамж, хүүхэд насаа санах тийм үү? За тэгээд тооны хичээлжлэх, гадаад хэл зээжлэгч байт юм уу? Ном уншаа толгой хөгжигч байт юм уу? Энэ бүх одоо бүгдийг ерөнхийд нь ухаан гэдэг нэрээр за англиуд бол mind гэж байгаа. Германууд бол Geist гэдэг. Geisteswissen гэдэг шүү дээ. Тэр ухааныг судалдаг шинжлэх ухааны салбар гэдэг байгаа шүү дээ. Тэгээ англиар болохоор humanities гэж явцдаг шүү дээ. Тэр өнөөдөр хүний энэ ухаан ер нь одоо энэ ертөнцийн хамгийн том таавар. За монголоор бол mind гэдэг юм уу? Германаар Geist гэхээр ерөнхийдөө манайх чинь оюун ухаан гэж нэг орчуулаад, оюун санаа гэж нэг орчуулаад, тийм ухаан санаач гэдэг юм уу, юу гэдгийг оюун гэл ингээл янз бүрийн үгээр ингээд хамаагүй орчуулдаг. Тийм. Тэгэхээр ер нь бол яг ухаан гэдгээр л явсан дээр. Тийм. Тэгвэл манайх дээр бас нэг тийм ойлголт нийгмийн ухаан, нөгөө түүхийн ухаан гэж нэг баахан ярьдаг тийм. Тэс өөр ойлголт байгаа байхгүй тусдаа. Яг ухаан гэдэг үг бол ерөнхийдөө Төв Азиас л ирсэн юм шиг байгаа наашаага. Дандаа тийм философийн, боловсролын, мэдлэгийн, оюуны энэ бүх номнууд ойлголтууд чинь Төв Азиас торгоны замаас л ирсэн байгаа шүү дээ. Энд чинь бид нар мал хариулаад юу ахтар философи бүтээгтэй мантай. Тэгээд юм бол буддын шашны үгнүүд бол маш их одоо шинжлэх ухаан, боловсролын системд их орж ирсэн баггүй. Тэр одоо тэр 5 ухаан гэдэг байгаа шүү дээ. Ангаах ухаан, тоон ухаан, гүн ухаан тийм үү. Эдгээр чинь бүгд буддын шашнаас орж ирсэн хүний ухааны одоо юу гэдгийг үйлдэлүүд, хүний ухааны онцлогуудыг нэрлээд байгаа байхгүй юу? Тийм ухаан гэдгээр тэнд чинь ухаан гэдэг үг нэг тиймэрхүү маягаар л хэрэглээд байгаа байхгүй юу? Ангаах ухаан, тоон ухаан гэдэг. Уулын цаад утга нь бол хүний энэ ухааныг л хэлээд байгаа байхгүй юу? Тархинд. Тэндээс бидний одоо тарих гэмтүүл тэгэл ухаан балардаг шүү дээ. Тийм. Тэгээд ухаан гэдэг дээрээ хамгийн одоо чухал ухаан бол санамж. Энийг одоо марцчихгүй байна. Санамж алга болоо тэгээд бидний ухаан одоо замраг өгдөн шүү дээ. Тийм. Тэр
Тэнгүүд ухаантайгийн нөгөө тал дээр би тэгэд ухаангүй гэж бас яриад идэх тийм үү? Ухаангүй гэдэг чинь хүн чинь өөрөөр хэлбэл ухаангүйгээр үлдчихдэг. Ууралчихсан, гүүгээ гараа явцсан, цутаацсан ч гэдэг юм уу. Тэгээд маргааш хүн өчигдөрч чи өстой ухаангүй байсан шүү. Ухаанаа алдчихсан байсан шүү. Тийм үү? Сохтоо нэг хүртэл ингээд ухаанаа алдчихсан гэдэг шүү дээ. Янз бүрнээс болоод ухаан алдаад ундаг шүү дээ. Тийм. Тэгээд алгадаад тэгээд за ухаан орлоо. Ухаан саруул байна. Сар ухаан гэдэг шиг. Тэгээд тэр одоо ухаан алдаад сэргэж байгаа хүний одоо сар ухаанд нэтгэх юм байна шүү дээ. Тэгээд тийм. Тэгээд энэ ухааны чирээс одоо миний хотод янз бүрийн Перс, Араб, тийм үү, Хятад, энтгэг за тэгэл Грек, цаашгаа Ром, Европ гэдэг хүн төрөлхтөний түүхэнд ухааныг янз бүрээр судалсан байдаг байхгүй юу? Энэ дотор юу болоод байна? Тийм. Тэгээд янз бүрийн нэрүүд өгсөн. Одоо бид нар психолог гэдэг штеп. Психолог чинь грекийн ухаан гэсэн үгээс хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол. Тийм. Бид нар яг сэтгэл зүгээд орчуулж байгаа шүү дээ. Бид бол дараагийн лекцэнд ярина. Ярилцлагадаа ярина. Ер нь бол бидний ухаангүйгээр үйлчдэг. Өөрөө ухаарахгүйгээр бидний ухаан, бидний тарих ингээд цаашаа ингээд ажилтсан байдаг. Тэр айгуу чухал байхгүй. Одоо ч тийм машинаар та. Тий. Одоо араагаа залах хаашаа явах юм гэдэг хэсэг хугацаанд дугаа дараа яаж энэ машинаа бариад тэдэн километр явчих юм ийм хол яваад ирв гэдгийг чи ухаарахгүй шүү дээ. Яг л хэн ухаангүй буюу одоо ухаангүй чиний тэр бүх юмнуудыг хийчихсэн байхгүй. Шатаар бууж байхдаа шат болгондоо чи анзаарч харж бодгүй шүү дээ. Нэг л битгэд тараас бодсон. Тэр өөрөлд хүний энэ ухаантай хэсэг яг энэ байгааг ухаарж байгаа хэсэг хүнд ингээд дадаад суугаад ухаанд суугаад тийм үү тогтчихсон тэр ухаан. Тэрийг ухаангүй гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Одоо англиар бол unconscious гэдэг байгаа. Тийм. Манаар bewusst гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Оросууд болохоор бессознание гэж явждаг. Тэгэхээр сознание гэдэг тэд чинь олсууч ухаан гэдэг байгаа байхгүй юу? Германууд чинь ерөнхийдөө Geist, Bewusstsein гэдэг. Bewusst. Тийм. Тэгвэл bewusst хийж байгаа, bewusst хийж байгаа. Consciously хийж байгаа, unconsciously хийж байгаа. Тийм. Манай чинь болохоор энэ unconsciously гэдгийг чинь дарт ухамсар гэдээ буруу орчуулад байдаг. Тийм билээ. Ингээд одоо манай энэ шашин, буддын шашин, энэ сэтгэл зүйч нар, мөсийн сэтгэл зүйн салбар одоо юу байдгийг бүгд дарт ухамсар гэж нэг амар худал ойлголтыг худлаа яриад байдаг байхгүй юу? Хүний ухаанд л ухаараагүй, ухаарахгүйгээр хийгээд идэг. Гэхдээ дадал болчихсон ямар ч асуудалгүй тэр ухаарахгүй хийж байгаа нуудыг чинь хэлээд байгаа байхгүй юу? Тийм. Өөрөөр одоо гадаад хэлхийс турлаа гэхэд жижигсээр байгаад тэгээд ухаангууд суудж байгаа шүү дээ. Эцэг нэгэн цагт тэр гаргаж ирээд ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд нэг чэйс ухаардаг хэсэг маань awareness гэдэг байгаа шүү дээ. Aware. Яг одоо энэ ухаардаг хэсэг маань бол яг өдөр тутмын одоогийн байдлыг ингээд хараад буулгаад байж байгаа байхгүй юу? Шинтэй учраад л ингэж байж байгаа байхгүй юу? Ухааны нөгөө ухаангүй хэсэд өөрөө ухаардгүй одоо ухаарах шаардлагагүй далд тийм үү? Ил гаргахгүй яг одоо ухаарахгүй тэр ухаангүй хэсгийг чинь далд ухаан гэж нэрлэхээс өөр аргагүй болчиход байгаа байхгүй юу? Тэгээд одоо тэр би өөрөө тэр ухаарахгүйгээр хийждэг ер нь их шаардлагатай одоо төгөлдөр уурыг дарж явахдаа дасгал хийсээр бод ухаангуудаас суулгачдаг байхгүй юу? Тэгээд яг төгөлдөр уурыг дарж явахдаа хуруурын руугаа хараад хуруу болгоно хянаж тийм үү ухаарч дарах боломжгүй байдаг байхгүй юу? Ерөнхийдөө дээшээ хараад тэгээд ухаангүй ч л төгөлдөр уурыг дарж байгаа байхгүй юу? Яг цаар байгаа ухаангуудаас суулгацсан байхгүй юу? Сайн давтах юм бол тэгэл сайн суун. Дутууд авах юм бол шалгал төгтөөч гэсэн тийм чэйжлээд чэйжилснээсээ л гаргаж ярьчаал тэг гараа авчих байгаа шүү дээ. Тэгэнгүүтэл ингэдэг байхгүй юу? Тэр нөгөө ухаангуудаас гадна тийм үү?
бидний ухаангүй хэсэг яг одоо энэ ухаарж байгаа хэсэг тэрний дээдлэлд бүр их дээд ухаан гэж бас ярьдаг байхгүй. Супер тийм үү? Супер майнд, супер consciousness. Германууд болохоор Übermensch энэ гэдэг. Тийм Übermensch гэж яриад тийм. Тэгэхээр тэр нь юу гэдэг вэ? Өөрөөр бидний маш их юмыг ухамсарладаг хэсгийг яриад байгаа байхгүй. Маш их ёс суртахуунтай. Тийм үү? Үннийг олох гэсэн шин санаа сэтэл төрсөн гайхамшигтай хэсгүүд байхгүй. Бидний одоо гоо зүй маш гоё урлаг одоо юу гэдэг. Тэр чин тэр дээд ухамсарт хэсэгт байж байгаа байхгүй. Ёс суртахуун, ёс зүй, хүмүүжил тэргээрээ бид нар яах ёстой вэ? Өөрийгөө авч явах ёстой байхгүй. Тэрийг ухамсарт хэсгээ бүтээж чадаагүй бол ухаандаа бүтээж чадаагүй бол өөрийгөө авч явахгүй доошоо унахад агигдсан байхгүй. Одоо бид нар ухаангүй дотор чинь хачин муухай санамжууд бас явж байгаа байхгүй. Тийм ярина. Муухай зуршлууд бас тэр дотор явж байгаа. Хэрэгтэй хэрэггүй видео үзээд тийм үү? Гачин зан аш үүсчихсэн. Баахан порно үзээд тэр солиорлон зүгээр ингээд найз эмэгтэйтэйгээ секс ихтэй порно тохиод байдаг ч юм уу. Баахан порно видео үзчихсэн. Тэгэд энэ бүр ингээд тийм үү? Тархинд цуурлал үүссэн. Тийм. Эсвэл одоо улс төрийн юм уу шашны маш их мухар сусгийн маш их юунд тарих угаалтанд ороод тэгээд өөрийн ухаангүй болчихсон. Өөрөө тэрийг хянаж чадхаа болчихсон. Тэгэхээр өөрийгөө хянаж, өөрийгөө олигтойгон шиг авч явхад тэр ухамсарт хэсэг маань тэдэрт аягүй хэрэгтэй байхгүй. Тэгээд л одоо боловсрол яриад ёс суртахуун яриад байдаг чинь тэр байхгүй. Өөрийгөө унахаас татаж явдаг. Миний дээд би гэдэг байгаа. Тэгэхээр бийг буруу хувааж байгаа байхгүй. Психологийн салбарт одоо Монгол орчуулгаас сэтгэл зүйн заавар. Нэг нь болохоор миний ухаардгүй хэсэг, муу мухай сайн сайхан хадгалагдж явдаг хэсэг, хүүхэд нас өчнөө муу зуршил. Тэрийгэний дээдэнд бол хичээл ном үзээд сураад чэйжлээд явж идэг, англи хэлж ээлжилдэг ч юм уу яадаг ч юм. За одоо би одоо өнөөдөр юм байна, маргааш тэгэндээ гэдэг ажиллаа төлөвлөдөг ч юм уу. Тэр яг үндсэн хэсэг маань, үндсэн ухаан маань. Тэрний дээр маш их ёс суртахуунтай, маш их ухамсартай ухаан. Тэгж болохгүй. Бурханлаг, шашинлаг, гоо зүйтэй байх даа. Тэрийгэ дээд ухаан гэдэг байгаа юм. Ингээд гурван ухааныг ярих ажиллагадаг байхгүй юу? Гэтэ бидний нэг л ухаан дотроо ингэж гурван хэсэгт хуваагдаж байдаг юм шүү гэдгийг чинь онолчод гаргаад ирчихгүй да. Тийм үү? 3000 жилийн философийн түүхэнд. Тэр л яваад байгаа шүү. Тэгээ тэрийг би номдоо тэр ухаан гэдэг хэсэгт нь явуул гэжээ. Дараа нь ухамсар гэдэг хэсэгтээ за энэ бол ухамсарын төвшинт шүү. Энийг одоо мартваа гэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэл бидний бүх нөгөө сэтгэлийн хөдөлгөөнүүд байгаа, өчнөө юмнууд байгаа тэр ухаан гэдэг хэсэгт маань. Тийм. Дүнгэд бид нар болонгууд ухаан гэдгээр ганцхан нэг үйлдэлэр ч юм харчингуудаа тий нэг үйлдэл харамж ухаантай хүн гэдэг дүгнждэг ч юм уу. Тэнгүүд ухаан дотор чинь энэ олон процесс явагдчихийж энийг бид нар ухаан гэж нэрлэдэг. Тий одоо тоо бодохдоо сайн байх юм бол агай ухаантай ч гэдэг юм уу? Тийм. Тэр бол шууд ухаантай гэсэн үг биш байхгүй яг одоо сайн бичсэн. Одоо тоонд сайн бол бүх юм сайн гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тийм. Ондоо муу бүх юм сайн байж бас болно шүү дээ. Тийм. Тэнгүүд чи ухаан дотор ч нөгөө бидний яриад байгаа feeling тэгээд нөгөө sensation тэгээд мэдрэмж. Тийм. Тэгээд intelligence нөгөө оюун гэдэг те. За тэгээд оюун гэдэг чинь одоо бидний нөгөө дээдлийн хэсгийг ярьж байгаа байхгүй юу? Бүр оюун. Яг. Тэр нь болохоор сурч мэдэх. Интеллектч байна. Оюунлаг гэдэг чинь бидний ухамсарт хэсэг байхгүй юу? Та байх гэсэн оролдлого. Хичээлтүүд. Ихэнхдээ бүтлгүүтдэг. Тэгээд доошоо ундаг. Ухаангүй руугаа ундаг. Тийм. Ухаан гэдэг чинь шууд одоо хэмжих ямар ч боломжгүй байхгүй. Хүнд харагдах ёстой.
хэрэг ухаантай нь хүнд харагдах, мэдж байгаа, ярьж байгаа, хэлж байгаа, ямар зам төрх гарч байгаа, ямар үгнүүд хэрэглэж байгаа. За тэгээд одоо нэг юу харсан? Сайн сайхан юм харахгүй, муу муухай юм их харсан бол би одоо түр хэлээс порно. Тэгвэл ухаангууд орос суучдаг байхгүй. Тэр чинь чамайг дараа нь эзэмдээд идэх байхгүй. Тий. Тэгээд ч балардаг. Найз охиныгоо яг яхан шиг болгочтой байхгүй. Залуу нь өөрөө зүгээр л одоо порно киноны гол дүр болчдөг байхгүй. Уул нь бол секс чинь бол эротик лав дээр тулгуурлаж явах хэрэгтэй байхгүй. Хосуудын секс бол порно биш, лав дээр хүндэтгэл дээр тулгуурлаж явах хэрэгтэй байхгүй. Тий. Тэнгүүд making love гэж англи дээр хэлээд идэх штэ. Тэгээд making love болж байгаа байхгүй. Тэгээ герман онцгой либе махан гэдэг байгаа байхгүй. Тий. Тэнгүүд бидний ухаанд бодол ос явагдаж байгаа тийм үү? Тэр олон процессуудын нэг процесс нь болохоор бодол явагдаж байна. Тэнгүүд зөндөө. Тий. Тэнгүүд бид бодлоо thinking явж байна тий. Тэнгүүд бид thinking. Тий, just thinking. Тэгвэл бид бас бодлоо хянана гэдгээр бид ухаанаараа нэгсэндээ бодлоо хинжин тийм үү? Тэр чинь нөгөө дээдлийн хэсэг байхгүй юу? Ухаан хэсэг маань тэр чинь бид ингээд дандаа авч явж байгаа байхгүй юу? Тий. Дунд хэсэг маань бол юм сураад л мэдээд л ингээд л үргэлж гадагшаа дотгошоо ингээд сэргэг явж байгаа шүү дээ. Шууд ингээд нийгэмтэй бодит байдалтай хорвоотой шууд харьцаад яваад байгаа байхгүй юу? Ухаан маань. Тэгээд тэгэж харьцаж байхдаа ухаангууд сууснараа харьцах уу? Ухамсарт хэсгээрээ харьцах уу гэдэг чинь чиний хувийн шийдэл болчиход байгаа байхгүй юу? Энэ үнэтэй би ухамсартайгаар харьцах уу? Эсвэл нэг доод хэсгээрээ тачаал уур дургуцэл үзэн ядлаараа харьцах уу? Тэр чинь ухаангүй хэсэгт явж байгаа шүү дээ. Ямар ч хяналт байхгүй. Тэр л. Тэгэхээр ер нь юу харах вэ гэдэг чинь энэ ухааны хөгжил маш их хэрэгтэй байхгүй. Дандаа сайн хэрэгтэй. Муухай юм харлаа ухаан тэгээд яаш штэ бохирдсон штэ хордон. Тэрс аль болох сайн сайхан юм харах. Муухай юмыг шууд унтрааж харахгүйгээр. Тэнгүүд хүний одоо ухаангүй сэтгэхэд дэрэг чинь хүний ухаангд нөгөө олон санамжууд дурсамжууд үлддэг штэ. Тэнгүүд бид ухаантай нөгөө хэсгээрээ яг тэрний ухаантай гараад бидгээд ухаангүйгээ буцаад шалгах боломжтой юм тийм үү? Тэр чардыг шалгах боломжтой. Гэхдээ тийм амархан биш. Яг бол хүн чинь өөрийгөө 100% мэдэх ямар ч боломжгүй байхгүй. Тийм хэцүү. Тэгээд одоо зүүд гэж нэг аймаар юм байна. Тий. Зүүд яригдчихсэн бас тий. Хин тэр зүүдийг зохиод зүүдлүүлээд байгаа юм. Чи бас ухаангууд явагдаж шүү дээ. Тий унтж яхад тэг зүүдэлж байгаа шүү дээ. Зүүдийг тэгээд та хэлжсэн тий нэг зүүдлэх хэрэгтэйгээ тэгж нөө тарих тэрийг зүүдэрээ өөрөөрөө цэвэрлж идэг гэдэг тэр ухаангүй нь бол маш хэмиг цэвэрлж бидний бас ингээд сэтгэл зовж юм уу, санаа зовж юм уу, юмд ингээд тэгхэмсэн, инхэмсэн одоо яана ч гэдэг юм тийм их зовёртой сэтгэлийн зовёртой төрөл тарих чинь за эзэн одоо жоох асуудалтай байгаа юм байна гэж янз бүрийн зүүдлүүлж энэ төр яаж байгаа байхгүй юу? Цэвэрлэх бас хүний тарихыг нэг жоохон замбраатай болгож байгаа байхгүй юу? Бол нэг сайн байхгүй юу? Гэхдээ ер нь ихэнх зүүдийг бас хүн сэрсэн хойно сандгуу гэдэг юм л да. Тий. Үн чи яг гүн унтахын өмнө гүн унтчаас сэрхийн өмнө аюух зүүдэлдэг гэж байгаа байхгүй юу? Яг гүн унтчих юм бол зүүд байхгүй гэдэг байгаа байхгүй юу? Одоо онолч. Тий. За. Тэнгүүд одоо бид гэж яаж ухаантай болохоор нөх хөгжил сайжрал явагдаад байна тийм үү? Хүн мэдэж аваад цаашаа яваад байна. Тэнгүүд ухаангүй болохоор ямар ч тийм сайжрал юм уу юу ч явагдахгүй зүгээр нэг дадал болоод үйлдэлүүд гэдэг нь шүү дээ. Тэнгүүд бид хэд ухаангүйг зогсон гэж харах юм уу? Ямар ч хөгжил сайжрал явагдахгүй бол тэр ухаангүйсийг хүн зогсон гэж харах хэрэгтэй юм. Зогсон биш. Бидний ухаангүй чинь маш их мэдээллийг хурааж идэг байхгүй юу? Бид нар англи хэлжээслэх гэж жоохон хэдэн үгэлж ярьж байна шүү дээ. Ухаангүй ч болохоор бидний ингэ сонсож байгаа тийм үү? Дулаан хүүтэн бүх мэдрэлийн эрхнээр орж ирж байгаа чи би хоёр
өөрснөө мэдхгүйгээр манай бид хоёрын ухаангүй чинь хадгалаа л байгаа байхгүй. Дараа нь хизээ нэгэн цагт тэр өрөөнд сууж хахад тим чимээ гарч ирсэн та гэдээ эргээ сандаг байхгүй. Тий. Чи тэр гадаа болж байгааг чи сонсоод л чамааг чи сонсоод л тийм үү тэнд болж байгаа дуу чимээг сонсоод л ингэ зэрэг ирж чаддаггүй байхгүй. Би зөвхөн чамааг ухаантай эсгээрээ чамд төлөвлөж байгаа чинь л миний ухаантай эсэг байхгүй юу. Бусад одоо бүх дуу чимээ зүс царайнуудыг ухаангүй эсэг чинь хураагаалгаа. Бидний харцаар хураагаалгаа. Маш багтаамжтай ухаангүй эсэг бол. Ухаантай эсэг багтаамж муутай учраас бид нар чинь олон хэлийг хурдан сурч чадахгүй байгаа байхгүй. Тэгээд тэр их мэдээллийг бас боловсруулж чадахгүй. Гэхдээ хүний нэг онцлог чинь компьютер бол дандаа дараал дистаралаар явдаг шүү. Хүнийх чинь дистарал явдаггүй байхгүй. Чамтай би юм ярьж байгаа мөртлөө за энэ ярьсгын дараа би яах вүлээ гэдэг бас зэрэгцэд бодоод явж идэг байхгүй баярлал. Чи ч гэсэн надтай юм ярьж явах та. За энэ ярьсгын дараа энтэй орой уулзсан да. Бодцоо сууж байгаа байхгүй юу. Чи уулнууд надад хараал юм л та. Тэгтээ толгойд өчнөө юм эргэлдэж байгаа. Тийм. Хүний онцлог тэр байхгүй. Тэгэхгүйгээр бид байж чадахгүй. Тийм. Толгой зогсоо зайгүй ажиллаж, зогсоо зайгүй ухаан лугаа мэдээллүүдийг санамжуудаа хийж хадгалж байгаа байхгүй юу. Меморидо бид нар оруулаад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг мемори дотор их муухай санамжууд орчих юм бол тэргээ цэвэрлэх юмсан гэж боддог чинь тэр байхгүй. Намайг зовоогоод ах юм аа янз бүрийн санамжууд байн бодогдоод яасан хэцүү юм бэ гэдэг. Хүүхэд насны, залуу насны янз бүрийн хайр дурлалаас болсон юм уу, ээж аваас болсон юм уу, янз бүрийн үхлээс болсон юм уу, хагаслаас болсон юм уу. Тэгээд тэр нөгөө нэг хин хоёрын тоглосон кино фильм байдаг шүү дээ. Нөгөө хин Jim Carrey тэгээ нөгөөх нь нэг Winslet гэдэг эмэгтэй байдаг шүү дээ. Тэр хоёрын тоглосон зүйл шүү дээ. Ямар Sunshine юу ч хэлээ. Тэгэхээр болохоор наран цэцгийн туяарлын юу ч хэлээ гэж орчилсан байдаг. Тэгээ тэрэн дээр чи яав нэг муухай санамжуудаа устгадаг тийм газар очиод устгуулсан байдаг штэ. Ухаан дотор. Тэгсэн чинь тэд нар устгаж байхдаа сайхан санамжуудыг бас устгацсан байдаг штэ. Тийм. Тэгтээ тэр нь бүр нөгөө ухаангүйхэн гүнд нь бас жоохон юм үлдсэн байдаг штэ. Тэгээ тэрүүгээрээ эргээд их жоохон санах гэж орлоод байдаг штэ. Тийм. Бид нар ч нэг хүний нэрийг санахад ингээд орлоод байдаг штэ. За тэр чинь хэн блэ гэдэг юм. Тэр чинь шинэ ухаангууд дотор уулан байгаа. Дээш нь гаргаж ирч чадахгүй байгаа байхгүй юу? Яг. Тийм. Тэгээ янз бүрийн үед гинт гарч ирдэг байхгүй юу? Саналаа гэдэг. Тэр энэ ухаан гэдэг чинь энэ хорвоогийн хамгийн том онцлог байхгүй юу? Тийм учраас тэр нөгөө хойднаас дахин төрөх энэ төр чинь энэ хүн нас орчих юм бол энэ ухаан нь хайчдаг юм бол гэж асуугаад байгаа байхгүй юу? Тийм тий. Тэгвэл нөгөө сүнсгсэн ойлголт гаргаж ирээд сүнс гэдэг ойлголт чинь энэ ухааныг хэлж байгаа байхгүй юу? Энэ хүний ухаан биенээсээ салаад тэгээд явсаар байгаад хааны газар ордог. Өөр хүн рүү ордог байх. гэдэг л яваад байгаа байхгүй юу? Тийм. Шинээр төрж байгаа хүн рүү орчдөг байх. Хаана газар явж байгаа л ордог байх. Тэгвэл энэ соног гэдэг л шүү дээ буддизмын. Тийм. Буддизмын өхлийн онол гэж байдаг шүү. Тэрэн дээр чинь 49 соног гэдэг чинь тэр байхгүй. Тэгэхээр тэр 49 соног дотор чиний ухаан чинь явсаар байгаад өөрийнхөө биеийг олох хэрэгтэй байхгүй. Энэ төрх төр биеэ олох хэрэгтэй байх. Тийм учраас тэр 49 соногт чинь маш сайн ном уншиж байгаа байхгүй. Тэгсээр байгаад нас орсон хүний ухааныг биенээс нь салгаад тэгээд дараагийн төрх хүнд авч хийдэг байхгүй. Тэр 49 соногт. Тэгээд 49 соногийн дараа хүнээ олцсон, төрөх хүнээ олчихсон, газараа олчихсон, тэнд энд тийм айлын ганц хүн болж төрөх нэ ч гэдэг юм юу гэдэг юм бэ. Тэгж байгаа байхгүй. Бүр дээр үед айгүй ухаантай, мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай, эрдэнэтэй хүн асуухад хажуу талд нь ингээд зарим хүмүүс ингээд очиод ингээд наалдаа төвчдөг гэсэн гэж байгаа байхгүй. Тэр хүний ухаан миний толгой руу орчоосоо. Өнөөдөр бол одоо нэг Google, Silicon Valley гэдэг Америкийн юу байгаа шүү дээ. Баахан big tech технологийн компаниуд байгаа шүү дээ. Бид нар ч бол одоо өнөөдөр чинь тэгж яриад байгаа. Энэ хүний ухааныг
Яагаад даунлоод хийгээд апплод хийгээд юунд флашинд оруулж биенд за тийм флаш шиг юм одоо тэгээд тэрийг янз бүрийн биеинд суулгачаар тэр хүн болчдөг. Ухаанаас суулгачаар. Одоо жишээлбэл миний тийм үү бүх ухааныг нас орсны дараа чиний тархи руу хийчих юм бол чи бий болчихж байгаа байхгүй юу? Багжилж. Тэгээд тэд чинь роботод юм уу, өөр хүнд юм уу, янз бүрийн хүнд ингээд суулгаад яваад иж болдог. Тэр нөгөө Lucy гэдэг нэг кино фильм байдаг шүү дээ. Тийм. Нөгөө Scarlett Johansson-ы тоглосон. Тэрнээс ухааны юу болгож байгаа шүү дээ. Шууд флашнд хийждэг шүү дээ. Тийм. Тэр флашыг хааж хийсэн чи ингээд яваад байгаа байхгүй. Тэгээд I'm everywhere гэж байгаа шүү дээ. Тийм. Тэдний ч одоо нэг Kurzweil гэдэг Silicon Valley-гийн нэг бас нэг хүнд гар байд. Тэр Kurzweil бол одоо тийм болохгүй л байгаа шүү дээ. Тэгээд өөрийнхөө ухааныг флашнд хийгээл тэгээд дуртай хүнлүүгөө ороод сайхан явж идэг. Дуртай биенүүд рүү ороод шилжээл. Тэшөө нэг нэг outbreak ч лөө бас нэг кино хийх байдаг юм аа нэг тарих шижүүлэн суулгадаг. Тийм. Шүү хүмүүс ингээд яг хараа аштай хүмүүст нөгөө тарих шижүүлэн суулгадаг хүний охин их сургуульд сурдаг. Тэгээд их сургуулийнхаа сагстай болдог гоё биетэй өндөр биетэй чирэг тийм залуучуудыг найзлаад найз болгоод тэгээд гэртээ авчирангуудаа ээж автаа танилцуулангуудаа ээж нь гипнозд унтуулад аваачаад тэгээ нөгөө нэг захиалга өгсөн өвгний тархийг сулгачдаг байхгүй юу? Тийм. Тэр залуугийн бие рүү ороод тэгээ тэр залуугийн биеэр ухаан нь бол нөгөө нэг өвгөө явж байгаа шүү. Тэр чинь тэгээд чинь нэг том биетэй залуу руу өвөө гэдээ дуудаад идэх шүү. Тийм. Grandpa гэдэг дуудаад идэх шүү. Чинь яасан гэвэл өвөөгийнх нь ухааны тийшээ оруулж учраас тэр охин бол мэдж байгаа байхгүй юу? Өвөө манай найз залууч юм гайхаад идэх шүү. Яагаад тэр хүнлүү Grandpa гэдэг юм бол. Тэгээд тэр кино фильмд чинь нэг эмэгтэй ингэж жоохон байж байгаа уйлаад идэх шүү. Тийм. Тэр чинь бол бас нэг эмээгийн ухааныг ч юм уу суулгацсан юм шиг байлаа шүү. Тэгэхдээ хүний нөгөө нэг түрүүн хэлсэн нэг unconscious ухаангүй хэсэг нөгөө санамж бүр доод гүнд байдаг гэдэг байгаа шүү дээ. Тийм үү? Тийм. Одоо хүний Юнг гэж психологчийн хэлсэн deep юу гэдэг байгаа шүү дээ. Deep consciousness гэдэг байгаа шүү дээ. Unconscious. Тэрэн дотор чинь өөрөөр хэлбэл уг нөгөө нэг эмэгтэйгийн хинбэ гэдэг жоохон меморинууд чинь үлдсэн байгаа байхгүй. Тэгэд өөр хүний ухаан суулгасан ч гэсэн тэр нийгэр эмэгтэйгийн өөрийнх нь жоохон ч гэсэн ухаангүй дотор нь үлдсэн учраас тэр чинь жоохон ингэ санаад байгаа байхгүй. Жоохон санамжнаас жоохон юм гарч ирээд байгаа байхгүй. Би чи энэ хүн биш шүү дээ. Би чи өөр хүн шүү дээ гэдэг юм ингээд гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ тэр суулгасан хүний тархины ухаан хуучин тэр эмэгтэйгийн өөрийнх нь ухаангүй дотор байгаа мемори ухаан хоёр чинь ингээд хоорондоо зөрчилдөд идэг шүү дээ тэр хүн дотор. Бас нэг залуугийн хамраасан сахараад гинт санаад гинт өөр юм яриад тийм бас өөр хүний ухааныг хийдсэн байхгүй. Тэр энэ хүний ухаан гэдэг чинь тийм амар юм биш байхгүй. Манайд л зүгээр далд ухамсар гэж худлаа яриад тэгээд буруу орчуулад тэгээд ингээд явцдаг байхгүй. Юу ч ойлгохгүй. Тэгэхээр бидний энэ үг орчуулга ерөөсөө бүр дэндүү худлаа яваад байгаа байхгүй. Харин тэр энэ номыг яагаад би ухаан ухамсар гэж нэрсэн бэ? Ухааныг ухамсараас ялгаач ээ. Далд ухамсар чинь шал өөр юм шүү. Далд ухаан гэдгээрээ явах хэрэгтэй шүү. Наас хүний ухаан яриад байна. Ухамсар гэдэг чинь хүний үйлдэлүүд байхгүй. Ухамсарт үйлдэлүүд. Тийм. Суралцсан, цээжилсэн ухамсарт үйлдэлүүд байхгүй. Хэцүү. Ялангуяа сэтгэл зүйн салбар бол ерөөсөө зүгээр тэр чигээр буруу явж байгаа шүү дээ. Сэтгэл зүйн эрэг бол тэр чигээр цаанаа ер нь ухаан л явж таарч шүү дээ. Хүний ухаанда тийм. Тэгэл хүний ухаан чинь өчнөө юм болж шүү дээ. Тэр өөрийнхөө ухааныг хянаж эдэлж
авч явна гэдэг чинь тийм амар биш аахгүй. Тэгээд л энэ боловсрал, эрдэм, ёс суртахуун, шашин тэр бүгдийг чинь хүнд ингэж тийм үү сайн суулгаж өгч байгаа байхгүй. Тэгээд тэргээрээ өөрийнхөө нөгөө сонин хачин юм удирдаад явж байгаа. Гэхдээ хизээч тэр мустаж алга болохгүй. Би одоо олон хүнд хэлдэг шүү дээ. Надаас аюух асуудаг л да. Шин юм аваад ингээд сайхан өөрийгөө ингээд баргалж ил шинээр өөрийгөө юм тэгэл одоо ямар байна. Өөрчилж ингэ шинжлэгдмээр байна. Хуучин юмнуудаа ингээд орхиод тумаар байна гэдэг байхгүй. Мартах боломжгүй л дээ. Ямар ч боломж ахгүй байхгүй. Тийм. Одоо би тэгээ яах юм? Тэргээ чи тэгэл аваад явна. Чи өөрийнхөө тэр тийм үү? Ухаантайгаараа зохицуулаад хачин хийсэн үйл явдлуудын тэр ухаан тийм үү? Өмнөх одоо 30 настай 20 настай хийсэн тэр юмнуудынхаа санамжуудаа чи одоо устгах ямар ч боломжгүй аваад яв. Тэгээ тэр кино фильмдэр чинь тэрийг устгуулах гэж сайн сайхан юм устгуулчихдаг шүү дээ. Маш осолтой байхгүй. Гэхдээ энэ бол кино фильм. Тийм. Бодит амьдрал дээр бол боломжгүй. Бодит амьдрал дээр ер нь баг ихэнх юм боломжгүй. Одоо тэгэл азандаа баярлал явж явах хэрэгтэй. За энэ дээр нөө философийн салбарт анханасаа монизм, дуализм гэж цаашлаад квалия гэд ойлголтуудыг судалж эхэлсэн гэж байна. Тэгвэл энэ ч болохоор нөгөө нэг тарих дөнгөдөө ухаан хоёрыг хооронд нь салга эсвэл нөгөө нэг хоёуланг нь хизээ салгаж болохгүй цугтан авч явах хэрэгтэй шүүгээд. Тий яг хөө тийм яваад байдаг байхгүй юу? Тийм яг хөө чинь нэг тийм хоорондоо зөрчилдөөл тийм үү? Тийм үү? Хоорондоо эсрэгцэлтэй тийм юм ерс байхгүй. Зөв ер нь бол тодорхой нэг философийн салбарт бол ер нь бол хүний ухаан, тарих хоёр бол нэг л юм явж байгаа шүү. Тусдаа биш шүү. Нөгөөдийнх нь эсвэл хүний ухаан тусдаа. Тий. Юу ярьж байгаа юм бэ? Тийм. Зөвхөн тарихнаас хамааралгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэр ухаан нэг абстракт гэдэг үзсэн болохоор тий. Тий. Яг бол одоо жишээлбэл тэрэн дээр чи одоо жишээлбэл янз бүрийн жишээнүүд байдаг байхгүй юу? Хүнд одоо ингээд сонин зөвхөн миний сурсан мэдснээс гадна надад их сонин санамжууд ч юм уу сонин ийм сэтэл янз бүрийн орж ирдэг. Заавал миний тархинд доторхоос хамааралгүйгээр. Тэр чинь бол тэрийг хилээд байна шүү дээ гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Тархинаас л үүдэлтэйгээр чиний бүх үйлдэлүүд ухаан чинь ажиллана гэдэг чинь бас асуудалтай болчиход байгаа байхгүй юу? Тархинаас хамааралгүйгээр тэрийг хизээч хараагүй, тэрийг хизээч цээжлэг мөртлөө би мэдсэн юм шиг, надад ойр юм шиг, дотны юм шиг байна ч гэдэг юм уу. Тийм амар шахахгүй. Харин тэг уншаа явж хахаар тийм. Тархинд нь янз бүрийн тархины гэмтэл автсан ч гэсэн одоо уул нь тэр тархины гэмтлэрээ ерөөсөө тэр хүн тэр юмыг санах ямар ч боломжгүй. Тий. Толгоон тэгж ямар ч ажиллах боломжгүй байх чинь зүгээр ажиллаад идэх гэж байгаа байхгүй зарим хүмүүс. Харин тий. Тийм амар шахахгүй. Тий. Энэ хоёр ерөнхийдөө ингээд энэгээрээ явж байгаа. Асуудалгүй. Тийм зарим философи монизм гэдээ явждаг. Зарим философичд юу гэдээ явждаг. Дуализм гэдээ явждаг. Яг нь энэний цаан ч нэг free will гэдэг ойлголт яваад байгаа юм л да одоо. Германаар бол Willensfreiheit. Freie Wille гэдэг юм яваад байгаа юм л да. Өөрөөр хамааралгүйгээр би өөрөө хүссэн шүү. Зарим нь болохоор чиний тархил чамд тийм үү энэ хүслийг үүсгэсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр биний тархинаас би хамааралгүйгээр би өмнө шийдчихсэн байсан ч гэдэг юм. Сонгочихсон байсан ч гэдэг. Үгүй чиний тархич нь л чамд наатагаа сонго шийдгэсэн тийм сигнал мэдээлэл тохиолдол өгсөн. Тэгэл чи одоо заа гэж байгаа уу гэж байгаа ч гэдэг юм уу. Сонин философи бүр нарийн тийм дотоод тийм юмнууд байдаг. Онлууд, ярилцлагууд тийм. Тэглээгээ тэнд одоо нэг зөрчилдөд байх юм их байхгүй. Тийм байж болох юм. Тийм байж болох юм. Яг одоо хүний тархи руу чи яг ороод дотор нь ороод харах мэдэх ямар ч боломж байхгүй. Одоо бодныг харах ямар ч боломж байхгүй. Энэ чинь электрохимийн процесс явагдаад байгаа байхгүй.
Бид нар ямар гой гоо зүйн гой төсөөлөлтөй гой гоо зүйн уран бүтээл хийж гэнэ үү? Тэгээд чинь зүгээр л тархин дотор электрон химийн процесс ингээд ахаар хийгээд идэг юм биш шүү дээ. Тийм. Энэ багсар том онцлог багхгүй. Энэ бодлыг мэдэх юмш боломж. Яг үйлдэл гэх юм уу? Гаргаж байгаа зам төрхөөрөө аюух баригддаг л да. Тийм. Яах гээд байгаа нь хүн чинь өнөөдөр ихэнхдээ баригдчихдаг шүү дээ. Яг яах гэж байгаа нь. Өөрийгөө нуух юм маш хэцүү. Тийм. Нуух гэж оролдвол бүр их баригдана. Бүр л хэцүүд нь харин тий. Бүр л гимтэл аавн тархиндаа ч юм ухаандаа тий. Тэнгүүд нөгөө бодол тэгээд сэтгэлийн хөдөлгөөнүүдийг бид тухаанаараа удирдах болоод нэг мэдрэмжийг гаднаас орж иж байгаа мэдрэмжийг бид удирдах боломжтой юм, хянах боломжтой юм. Боломжтой шүү дээ. Яг бол гаднаас ч бид нар 5 мэдрэлийнхаа эрхтнүүдээр мэдэрчэж шүү дээ. Бодлыг чинь боловсруулах тухайн дотор боловсруулагдаж шүү дээ. Тэр дотор боловсруулахад чамд өрчилсөн туршлага, мэдлэг, боловсрал одоо хэрэгтэй байхгүй. Тэр байхгүй бол чи гаднаас юу ч орж ирсэн ямар ч утгагүй. Чи уран зураг харлаа. Уран зургийн талаар ямар ч боловсрол байхгүй болчих. Тэр зураг чамд юу ч. За сонгодог одоо классик хөгжим сонслоо. Чи тэр хөгжмийн талаар ойлголтгүй бол тэр юу сонсож байгааг нь шуугаан сонсоод байна. Тэр байхгүй. Тэгэхээр ухааны хөгжлөөр хараа заавал нөгөө оюунлаг хэсэгтэй боловсрол. Заавал мэдлэгтэй байж харсныгаа ойлгоно, задлан ухаарна. Сонссныгаа ойлгоно, задлан ухаарна. Тэр ухаарна гэдэг чинь тэрийг хэлээд байгаа. Юу ухаарах юм гээд орж ирснийг харсныгаа, сонссныгаа юу вэ гэдгийг мөн үү биш үү гэдгийг ялгаж салгах гэж нь ухаарах гэдэг байгаа. Тэргээ ялгаж салгахгүй бол яас ухаан муутай юм байл гэж шүү дээ. Тийм. Түрүүн та нөгөө ярьсан шүү дээ. Хипнозыг ярьжсэн шүү дээ. Нөгөө Фройд энэ дээр нэлээх ярьжсэн юмсэн. Тэр Фройдын нэг фильмийг үзэж яхад тэнгууд хипноз гэдэг юу? Одоо монголоор бол ховс гэж орчуулдаг юм. Тийм, ховс гэж яриад байдаг. Бөөгийн ч юм уу, бодлын шашны үг баг. Тийм. Яг уу. Хөвчний үг бол биш л дээ. Гэхдээ ховс гэдэг үгээр л орлуулчтай юм байлээ. Тэнгүүд одоо ховстуулж ийн гэдэг шүү дээ. Тийм. Одоо чинь хүний ухаантай хэсэг нь дамгаалсан байвал ухаангүй хэсэг нь арайд ухаангүй хэсэгтээ захирагддаггүй байвал хүн хипноз бол тэр ховстуулах боломжтой юу? Тийм боломжтой шүү дээ. Тийм. Ер нь бол хүмүүс ингээд янз бүрийн яриагаар янз бүрийн үг давтуулж хагаад тэгээд ингээд хипнозд оруулаад унтуулцдаг шүү дээ. Тэгээ янз бүрийн яриагаар яриад идэг шүү дээ. Тийм. Ухаангүй хэсгээс л яриад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө сэтгэл зүйн тэр нөгөө сэтгэл судлаач нөгөө сэтгэл засалч гэдэг яриад тэнгүүд яг нөгөө унтуулж байгаа ч юм уу те тэр нөгөө жоохон хипноз явангуудаа тэр нөгөө асуултууд гаргаж ирж яриулаад байдаг. Тэр фильм тэр асуултуудаа тавьж хагаад яриулж хагаад за энэ хүн сэтгэл зүйн ямар асуудалтай юм бэ гэдгийг мэдээд эмчлэх гэсэн бас нэг аргачлал байхгүй юу? Тий, ер нь 20 дугаар зууны ихээр 19 дугаар зууны сүүлээр Шаркот ч үлээ тийм Францад байсан психологч, сэтгэл зүйч энэ аргыг хэрэгжилж ирсэн хүмүүсийн эмчлэх гэж. Тэгэхээр тэр нэх айхтар үр дүнд хүрээгүй. Ер нь ч бас тийм амар биш. Тэгээд тэрний чинь дараа Зигмунд Фройд чинь өөрийнхөө аргачлалыг зохиосон байхгүй. Тэгээд тэр нь болохоор зүгээр чи юу зүйлсэн надад зүуднийхээ бүх одоо утга агуулгыг чи надад ярь. Тэгээд тэр зүйлсэн зүудийг сонсож байгаад тэндээс нь сэтгэл зүйн ямар асуудалтай байг гэдгийг гаргаж ирээд тэгээд нэг психотерапи гэдэг байгаа шүү дээ, эмчлэх. Тийм. Ихэнх хүмүүс чинь бол сэтгэл зүйн жоох асуудалтай. Ялангуяа Европт дэлхийн 1-р дайны үеэр маш их хүн үхэж нэг алдсан. Крестийн шашиндаа итгэл алдарсан тийм асар том сэтгэл зүйн хямралд орсон. Тэр үед бол Зигмунд Фройдын зүүдийг яриулж хагаад хамаг юмыг яриулж хагаад чи ийм асуудалтай гэдэг тийм эмчилгээнүүд чинь тухайн үед аюул амжилтанд хүрч ирсэн л да. Тэгээд тэр Зигмунд Фройдын ч юм уу тентхийн тэр сэтгэл зүйн онлайн номууд тэр үеийн сэтгэл зүйн бүх одоо юмнуудыг ном дэвтэр одоо юу гэдгийг яриа юу гэдгийг тэр чинь манад шууд авчираад монгол хүн дээр хэрэглэх гээд байдаг байхгүй. Монгол хүн чинь крестийн шашин шүтдэг биш. Дэлхийн аймаар дайн үзээд шоконд орцсон биш тийм үү?
амар үхэж байгаа имийг ингээд хараад муухай юм харсан биш үү. Тэр чинь Монгол хүн дээр шууд хэрэгж болохгүй байхгүй. Траума энэ төр гэж яриад байдаг шүү дээ. Монгол траума чинь тэр Европны траумагаа шал өөр байхгүй. Бүгд насны асуудлууд чинь Монгол хүнээс бас шал өөр. Европын психологийн асуудал чинь маш их одоо христийн шашинтайгаа холбоотой шүү дээ. Чи шашин байхгүй, бурхан байхгүй юм чинь шал өөр сэтгэл зүйн асуудалтай байхгүй. Тэд нар чинь амар христийн шашинтай шүү дээ. Мэдэн шүү дээ олон зуун жилийн. Тэрэндээ хамаг үнэмшил явж идэг. Бүх амьдралыг тодорхойлж явдаг. Тэрүүгээрээ нөгөө дээд ухаан гэдэг шиг гадын юугаар тэр бүх ёс суртахуун бүх ухамсараа гадаар төлөөлүүлж явдаг. Одоо энэ дээр өстө ухамсар ярьж байна. Гадага хамгийн дээд ухамсар л гэж байгаа байхгүй юу? Манай ч юм бол шал буруу яриад байдаг. Ухамсар анхдагч юу хоёр ахуу анхдагч ухамсар тий буруу байхгүй юу? Англиараа тэгж хэлээгүй байхгүй юу? Англиар бол ингэж хэлсэн being determines consciousness гэж хэлсэн байхгүй юу? Германаар болохоор sein bestimmt Bewusstsein гэсэн байхгүй юу? Хэрхэн байгаа чиний тэр байдал чинь тэндээс чи хамаарад чиний ухаан ажилланаа. Ядуу болоо чиний ухаан тэгж ажиллана. Юм сурч мэдүүл чиний ухаан тэгж ажиллана. Хэрхэн чиний байгаа. Тэрнээс чиний ухаан чи одоо дагалдаад үйлдэлүүд хийнэ л гэж байгаа байхгүй юу? Тэр манайх чинь being-ийн ахуу болгоод consciousness-ийн reason болгоо явцсан байхгүй юу? Шал худлаа орчуулсан тийм. Бүр амар. Одоо ч гэсэн тэгээд тэр ярьж л байгаа. За одоо би сая нөгөөд нь яагаад гэсэн гэхээр Гүдвэл хаант ингээ фильм үзчихсэн байхгүй. Тэн дээр л нөгөө яг сэтгэл зовлт төр яг нөгөө унтуулаад баг нөгөө хавсталт явагдаад яриулах гэдэг чинь манай зүгээр нөгөө хавсталт нь ерөөсөө өртдөггүй. Тийм. Хавсталт ордог хүмүүс бас байдаг. Хавсталт ордог хүмүүс ч байдаг. Тийм. Тэгээ зөвөр өөдөөс нь тоглоод нүдэ анчаад өөдөөс нь зүгээр нөгөө нэг тоглоод хариулаад байдаг байхгүй. Тийм учраас тэр хавсталт чи ерөнхийдөө амжилт муутай. Амжилт муу. Яг зарим тийм амархан ингээд хавсталт орчдөг хүмүүс байдаг л да. Тийм хүмүүс байдаг тийм. Тэнгүүд нэг асуудал гэмт хэрэг хийсэн хүн ч юм уу бүр их асуудалтай бүр их гэмт хэрэг хийсэн бүр их нарийн одоо яадаг чинь тийм хүмүүсийг хавцалд оруулж байгаад гэмт хэрэг хийсний одоо тийм үү илрүүлэх ч юм уу тиймэрхүү юм бол дээр үед байсан л баг. Тэр зүгээр энгийн ачамдлаа хийгээ явж байгаа хавцлуулах юм шаардлагагүй шүү дээ. Муу мухай юм дээр л тэр хавцалтыг чи хавцалтыг чи хэрэгжиж байгаа байхгүй юу? Муу мухай. Тэнгүүд нөгөө одоо бид яг жоохон хүмүүс дээр тэгдэг штэ нөгөө багаас нөгөө үзэх юм сонсох юм дээр анхаарч байгаа юм. Тэгвэл тэр бүгд чинь ухаангүй тэр бүгд ороод хүүхдэд үлдчихдэг учраас. Харин тэр муу мухай юм харлаа, муухай видео үзлээ, муухай порно үзлээ, муухай алж байгаа цус нүж засарж байгаа юм үзлээ. Тэгэл дуусаа. Дуусаа насан туршдаа тэгэл одоо сэтгэл зүйч рүү мөнгөө бариад явд юм уу? Лам руу мөнгөө бариад явд юм уу? Бөөрөө мөнгөө бариад явдаг юм уу? Тийм л асуудалд орно. Эсвэл сайхан ном уншаад, боловсроод, сайхан уран зохиолын ном уншаад тэгээд өөрийнхөө асуудлыг ойлгоод тэгээд одоо явах. Тэгээд тэрнтэйгээ эвлэрээд тэрийгэ хажуудаа одоо тэгэл яаж игээл халаасандаа хийгээл тэгэл аваад явах. Хүүхдүүдийг бити муухай видео үзүүл, бити муухай порно үзүүл гэдэг чинь тэр байхгүй. Бити муухай цуснаж өсөрсөн видео тоглоул. Тэр байхгүй. Наач мэл одоо ямар ч нөгөө хяналтгүйгээр явдаг болсон мөлий. Одоо ялангуяа нэг 35 наснаас 45 насны эрэгтэйчүүд бол ерөөсө багтаа битүү порно үзчихсэн. Тэр нэг эмэгтэй хүнтэй унтж чаддаггүй, хайртай гэж хэлж чаддаггүй. Эмэгтэйчүүд нь болохоор багасаа бас порно үзсээр байгаа. Ер нь хүнтэй ингэж л секстдэг юм байна гэдэг порно ч юм болчихсон. Тэгээд одоо энэ оюун толгойн одоо гадаадын инженер ч юм уу зайсан толгойд энэ байдаг гадаадын
мөнгөтэй нөхдөд чинь Монгол эмэгтэйчүүд аяга дуртай гэж байгаа байхгүй. Яг л бид чинь нэг багасаа порно үзсээр байгаа тэр Монгол охтууд чинь тэгдэл юм байна гэдээ ойлгоцсон. Тэгээд аймаар сайн порно хийдэг. Байж болдгол юм байна гэж утсан. Өөрөөс ингэдэг юм байна. Секс гэдэг бол ингэдэг юм байна. Тэрнээс өөр юм мэдэхгүй. Тэгээд бүр аймаар сайн порноддаг. Тэгээд гадаадынхан чинь ингэдэг салдгүй гэж байгаа байхгүй. Хэвээ ийм гэдэг. Тайландаас илүү гэдэг гэж байгаа байхгүй. Тайландын анхнуудаас илүү гэдэг гэж байгаа. Тэгээд тийм эмэгтэйг аваагаа болгоод авчих чад амар байхгүй. Өдөр болгон янхлуу явж мөнгө. Янхаа их нэртэй. Амарч мөнгө хэмнээд. Тайланд явах хэрэггүй, Филиппин явах хэрэггүй, Вьетнам явах хэрэггүй. Нөгөө гаж нэг амтлаг хүслүүдээ гаргаад чаддаг. Хамаг маа гаргаж байгаа. Тийм. Ер нь Европын барууны Европ ирчүүд чинь психологийн асуудалтай шүү дээ. Сэтгэж амар асуудалтай. Мөнгө төгрөг нөгөө тэр карьер мэрэг өчнөө юмнаас болоод тэр эснээ шашин өчнөө юмнаас болоод аюул асуудалтай байдаг шүү дээ. Тэгээ нөгөө хиний хэлдгээр нөгөө Oedipus центр гэдэг ойлголтууд шүү дээ. Sigmund Freud-ийн. Тийм одоо тэгээд тэр нөгөө хүнийг сексээр ингэж тамолж тийм үү одоо нөгөө садомазо гэдээ яриад байдаг шүү дээ. Мазохизм, садизм тэрийгэ тэгж порнодож гаргадаг гэдэг. Тийм одоо хитэх ингэж сексээр ноёлож өвтгөж байгаагаа хандаг. Тэн дээр нөгөө нэг жижиг бас нөгөө ярилцлага өгсөн байсан шүү дээ. Тэр жижигхэн хэдэн бичлэгүүдийг үзчихсэн. Юу гэж вэ? Ярьж л байлээ дээ. Тэгээ нөгөө нэг одоо нөгөө секс нөгөө тойнууд их гарцсан. Тэнгүүд хүн бараг нөгөө хүн хүнийгээ бараг тэр секс той шиг тэгж хэрэглэх юу байна уу гэсэн нөгөө амар нөгөө нэг комеди юм уу нөгөө нэг тэгж шоглсон байдлаар хэлжсэн жижиг ярьцлаган дээрээ. Тэгэхээр ч ерөөсөө зарим эрчүүд чинь эхнэрийг секс той болгочихж байгаа байхгүй юу? Тийм харин. Тийм. Тэгээ жоохон соёлтой албан ёсны янхан болгочихж байгаа байхгүй юу? Аа. Тэгээ эмэгтэй мэдж л байгаа л да. Ер нь бол манай нөхөр бол яг намайг секс той болгодог. Манай нөхөр бол одоо жоохон юмтай сексийг зүгээр нь хийж чадахгүй заавал нэгээд тийм өвтгөж дарамтлж тийм үү? Зэрлэг хийдэг. Зэрлэг секс. Өдөө зарим эмэгтэйчүүд ч гэсэн зэрлэгтэхт нь бол дуртай байдаг юм аашин тийм. Гэж бас хариу нөгөө эмэгтэйчүүд нь бас садомазо хүчтэй байгаа байхгүй юу? Тэгээд намайг оолоо энэ төр гэл. Тэгэл янз бүрийн нөгөө тоглоомнууд гарцсан тий. Тэгээд нөгөө тэгээд тэр нөгөө өвчтөе хүмүүсийн юм чинь бол бүр амар л да. Янз бүрийн кино фильм үзэндээ байдаг. Садизмтай, мазохизмтай. Тий. Тэгэд би тэр нөгөө тэр consciousness and unconscious ярьж байгаа нөгөө жижиг юм бас нэг ярилцлага өгдөөсөн. Тэгсэн чинь жижиг өөр л үгээ өөрийнхөө дотор руу хитгэе гүн битгий яваарай. Тэр дотор чинь ер нь бол юу гэж хэлмээр юм. Бараг чи өөрөөсөө айш үгээд хэлсэн байсан. Тий, ер нь одоо тэр хүмүүс чинь ингээд өөртөө танилцмаар байна, өөрийгөө олмоор байна гэтэргээд өөрийгөө мэдмээр байна гэтэргээд хэлдэг шүү дээ. Тий. Тэгээ би тэр хүмүүс дандаа л хэлдэг шүү дээ. Өө чи хэрэггүй л гэдэг шүү дээ. Тий, яг л чи өөрийгөө мэдгэцсэн баг сэтгэлээр уннаа. Тийм бас яг тийм хэлжсэн. Тийм учраас чи зүгээр тийм үү. Нэг өөрийгөө олно, өөрийгөө хайн маань гэдэг хэрэггүй. Өөрийгөө таньж, өөрийгөө мэдмээр байна гэдэг хэрэггүй гэдэг шүү дээ. Тийм. Өөрийгөө мэдээд эхлэн ямар ч муу мухай байх юм билээ. Ер нь бол өөрийгөө мэдэх шаардлагатай. Ухаангүй болвол бага насанд өөрийн мэдлэгээр маш их юм орцсон байдаг байхгүй юу? Харин тийм. Ямар ч хэлэлтгүйгээр тэгээд хүн чи баг байхад хөгч бас юм залуу насанд тэр хүнийг нөгөө буруу сонсоод буруу ойлгоцсон. Буруу харцсан байдаг байхгүй юу? Өөрөөрөө харцсан. Өөрөөрөө сонссон. Тийм. Тэндээс их гомдол тэждэг ч юм уу те тэр ухаан нэг том ер нь бол монголчууд яг зүйлрүү яваад байдаг үйл дандаа гомдсон хүмүүс л яваад байгаа шүү дээ. Тийм. Гомдоод асуудалд орчихсон. Тэгээд тэр асуудал сэтгэл зүйн асуудал юм байна гэж очиад эмчлүүлнэ гэдэг. Гомдол эмчлэгдэхгүй шүү дээ. Гомдохоо бол шүү дээ. Яа, тэгээ одоо ингээд том сэдвүүдээр ингээд ухаан тэгэл бодол ингээд ухамсар бүгдэн дээр нь ярихаар бид хэд хилэн дээрээс л дахиад ингээд уншчаад байгаад хилэн дээр л дахиад очих шаардлагатай. Тийм, ерөөсөө
би чинь энэ 3 цагаан ном байгаа шүү дээ. Энэ дээр чинь одоо бодлого, мэдлэг, ухаан, ухамсар, сэтгэл дараагийн ном хоёул сэтгэлийн тухай ярина, санаа, сэтгэлийн тухай. Тийм. Энэ ч одоо эрдэм, эрдэм гэж чухал ойлгох байгаа шүү дээ. Эрдэм чинь биднэрт аягүй хэрэгтэй байхгүй юу? Тийм, эрдэмийг бид өөрөө өөрснийгөө авч явах байхгүй юу? Тийм. Эдлэгээр биш. Эрдэм чинь бол нөгөө тоондоо сайн байх, физиктээ сайн байх тийм үү? Шатагдаа сайн байх шүү дээ. Тэр бол хэцүү байхгүй юу? Тэнгүүд тэр нөгөө яг тэр 5 эрдэм таны ярьжсэн 5 эрдэмүүд хүнд тэр 5 эрдэм чинь надад байх юм бол би ерөөхдөө цаашаа мэдлэгтэй болоод боловсралтай байх байхгүй юу? Тийм. Шатрыг юм уу, тоог юм уу, химийн томьёо юм уу, одоо улс төрийн онол гэдэг юм одоо юу байдгийг тэр баах юмнууд байгаа шүү дээ. Хууль, мойл энэ гэсэн. Тэр чинь зүгээр цээжлэл шалгалтын нөгөө болоо байхгүй юу? Эрдэм чинь тийм биш байхгүй юу? Цээжлэл шалгалтын нөгөө. Тэр хүн өөрөө тийм болох хэрэгтэй байхгүй юу? Яг. Өөрөөр нь орох хэрэгтэй байхгүй юу? Тэгэл эрдэмтэй хүн ч бас ингэж харагддаг байхгүй юу? Тийм. Эдмээр харагдаж шүү дээ. Тийм. Дипломтой хүн чинь дипломоор нуугаад байна шүү дээ. Би дипломтой юу ч авах. Дипломтой гэдгээр яг харин тийм. Зүгээр нуун далдалт амир яваад яг өөрийгөө тэр нэг хүнийг зүгээр нэг дипломтой гэдгээр эрдэмтэй хүн ч юм уу те судлаа. Юу гэдэг харин ямар ч боломжгүй харин тийм. Тэгээд зарим одоо бүр ээж аваад буруу юм яваад. Тондоо сайн болвол тэгэл болоо гэж. Тондоо сайн нэг тийм тэнэг амьдрал хүрсэн. Тондоо сайн байгаа тийм. Тондоо сайн бол бусдын сайн болчих гэж ойлгоод үгүй шүү дээ. Тийм. Тондоо сайн байх чи юу ч биш. Тийм. Уцны нэгж мэгж зүв сонгогдлоо хэрэгтэй шүү дээ. Тэгээ яг нь ябо болоод тийм үү? Та бодож цалин авдаг ажил бол орж болно. Инженер болоод. Тийм. Зэрэг зүгээр энгийн 10 жилийн ангид сууж байгаа хүүхдүүдэд тоондоо сайн байх юм шаардлагагүй. Уцны нэгж зүв сонгогдож ивэл тэгэл хангалттай. Тийм. 10 жилээсээ тэр эрдэмүүдийг бол 12 жил жилс 25-д ороод мөнгө хоживчихгүй гаргаж ундаануудаа нэг зүг тооцоод гарч ирж ивэл болоо. Тийм. Тэнгүүд яг бидний тэр 12 жил одоо 12 жил явагдаад байна шүү дээ. Энэ 12 жилийн хугацаанд бидний дуулсан тэр 5 эрдэмийг ч юм уу те хідэн жирдэн байж бол бүр ягштал нь бүр ингээд суулгаад ингэж гараад ирээд тэгээд их сургууль руу ингэж цааш явбал биднэрт тэр цээжлэх юм бол амархан шүү дээ. Тийм, цээжлэлтийн нэг уншиж сууж байгаа л тэгэл нэг мэдлэг гэдэг чинь мэрэгжил бол манайх ч бол энэ мэрэгжлийн дипломтой хүнэг байдаг байхгүй. Диплом одоо чухал биш шүү дээ. Багж өнөөдөр диплом хоцрогдчихлоо шүү дээ. Эрдэм аягүй чухал байхгүй. Нийгэмд аягүй хэрэгтэй байхгүй. Эрдэм. Тэр жиргэн сахилгават эрдмийг сайн эзэмшсэн бол хичээл хийх ямар ч асуудалгүй шүү дээ. Дэг жиргэн сахилгават байхгүй бол хичээл хийж чадахгүй. Гэрийн даалгавар хийж чадахгүй. Тэгэл нөө захтаал босож явал уцаа нэг үдчих гээл. Тий одоо тэгэл асуудалтай. Тий. Намайг бас жоохон багтыг тийм л байсан. Яг нөө таны 3 улаан дээр тэр эрдмүүд гарч исэн баха. Би 15 онд уншиж байсан. Тэгээд уншичаад танилцчаад тэгээд Герман руу аваа явсан. Тэгээд яг Германд яг ганцаараа очихдоо яг нөө самбар дээр бичиж байгаа яг өрөөнд нэг жижиг самбар тавьсан. Тэн дээрээ нөгөө тэр 5 эрдмүүдийг бичээд өглөө болго хардаг. Тэр чинь зүгээр хараад би болчихгүй шүү дээ. Тэр чинь би өөр дээрээ алхамаар ажиллаж байгаа байхгүй тий. Одоо би яах ёстой вэ гэвэл. Тэнгүүд тэр чинь амархан биш нөгөө Перс, Хятад, Энтхэг, Арабын энэ том философчд байна шүү дээ. Тэр чинь дандаа л тийм эрдмийн номнууд бичсэн байхгүй юу? Тэгээд тэрд нь ард түмэн суралцж байгаа байхгүй. Таны намнаас тэгээд яг нөгөө тараацсан болохоор нэлээд олон хүмүүс суралцсан л баг. Тий, аюу хэрэгсэн гэсэн. Зарим нь бүр ингээд гадаадад явхад шалгалт өгөхдөө гадаадынхан ч нөгөө шалгалт авахдаа аюу юу бичүүлдэг? Эссе бичүүлдэг. Тэр чинь нөгөө минь өмнөөс чи эссе бичихд аюу амар. Бодлоо сэтгэл ухаан, ухамсар тийм үү эрдэм. Тэндээс тэрнээс шууд аваад эссе бичээд шууд тэнцэл явцдаг. Зөндөө тийм оюутнууд байсан. Гэхдээ хэрэгжүүлэх нь яг бичгийн тэгээд яг эсэн дээр ашиглах гол нь өөртөө тэр чинь хэрэгжүүлээд өөртөө тэр эрдэмүүдийг тэг бий болгож чадчихвэл тэр чинь хэрэгтэй байхгүй. Хугацаа их орж исэн юм уу? Тэр эрдэмүүдийн чинь эрдэмүүдэд танилцаад тэг өөрөө тэр бүгдээ суралцаад явахад надад л аюул хугацаа орж исэн. Тэгээд гэлчүү. Тэгээ монголчууд чинь эрдэмий чинь новлогч гэж орчуулад байт юм байна бас. Уул бол тийм үү? Тийм. За зарим шашны нөхдөд болохоор буян гэж орчуулчих юм байлээ.
Хөрш. Тэгэхээр чи энэ тэнд тийм орчуулган дээр харах юм бол буян тийм үү knowledge-ийг бол ингээд солиод идэв юм байлээ. Мэдлэг гэхгүй virtue гэдгээр бас зарим virtue мэдлэг гэж орчуулад идэв юм байлээ. Аюу хэцүү шүү дээ Монгол хүмүүс чинь. Харин наачластай том төөрөгдөл үүсгэж байна. Том төөрөгдөл. Чи Германд очиод яг ойлгосон юм тест. Бид нар ямар их төөрөгдөж байгааг. Та сайн нөгөө Германаас салах хэрэгтэй өнөө тэрнгээрээ да юу хэлсэн бэ Гүг тэргээр юу хэлсэн бэ гэдэггүй яхад ерөнхийдөө ер нь бол Монгол амьдралд бол Герман амьдралын бас янз бүрийн юмнууд одоо биелэхгүй шүү гэдгийг л хэлээд байгаа юм л да. Тийм чи одоо хүмүүстэй харьцахдаа тийм үү одоо чиний яг бодож байгаатай яг таарахаар чиний яг бодож байгаа шиг тэр хүн тэгж бодож байгаа биш шүү гэдгийг л би хэлээд байгаа. Тэгээд чи Германд байж байхдаа одоо жишээлбэл нэг хүнээс юм асуулаа шүү дээ. Зүгээр л чамд хэлж байгаа шүү дээ. Юу ч бодохгүйгээр зүгээр л туслыг л хэлж байгаа шүү дээ. Наа чи нэг хүнээс нэг юм асуулаа тэгэл сонирн болоо явчих шүү дээ. Тийм үү? Одоо шууд туслах уу? Туслал хариунах нь хэлжүүлэгч болов надаас илүү болчих болов одоо юу гэдгийг ямар ингээд тэг эсвэл тэгээд нэрлэхэд худлаа ярьчихна. Нэрлэхгүй чадахгүй гэдэг нь нэрлэгээ чадна гэж чинь. Тэгэхээр чи чадна гэжээд чиний ажил бүтлгүүт нь тийм. Маргааш тэдэн цагаас уулзна гэж явхад Герман хүн бол тэр цагтаа өрөөд ирж байгаа шүү дээ. Одоо тэр чинь яг цагтаа л байж байгаа. Тийм. Манай одоо колонизмын хүмүүстэй чинь тийм үү маргааш тэдэн цагт гэхэд тэгэл тэр чинь тэгэл одоо Аз эзэн л асуудал гарна шүү дээ. Аз чинь тааруул тэгэл. Хайгуу тэр үнэн цагтаа ирэх байх чи аз гүйтх юм бол тэр хүн тэгэл хоцорч ирээл тэгэл бичлаарай гэл тэгэл баг шалтгаан ирнэ шүү дээ. Ямар ч хэрэггүй шалтгаанууд илдэг байхгүй. Тэрийг сонсож би яах. Хоцорсон тэгэл болно шүү дээ. Тийм. За ямар ч өдрийн өндөр хоёлаа ухааны талаар нэлээд ярьсан. Тийм. Тэгээд эрдэм сая сүүлийн хэсгээр жоохон яриглаа. Гэтэ эднийг ойлоо дараагийн өндөр бас нэмэж ярий. Тийм гол нь дөрвөн том эрдэм л бас яваад байгаа шүү дээ. Тэгээд тэрний дараа нөгөө миний бие авч явах эрдэм байгаа шүү дээ. Нийгэм зориулсан эрдэм шүү дээ. Тийм. Нийгэм зориулсан эрдэм нь болохоор юу байгаа шүү дээ. Нөгөө шударгаас цаг барих тийм үү? Юу яваад байгаа шүү дээ. Юмыг тэнцвүүлэх тийм үү? Юм цэцэн байх зөв үг цэцэн гэдэг чинь зөв үг хэрэглэх хэлээд байгаа байхгүй юу? Юмд буулт хийх Монголч буулт хийх тохиол шүү дээ. Хизээч буулт хийхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чи буулт хийж сурах хэрэгтэй байхгүй юу? Хүнийг урдуураа оруулах сурах. Ард нь үлдэж сурах. Тэр чинь аяг чухал байхгүй юу? За хувийн одоо сахилга бат аяг чухал дэг журам хий гэсэн баштаа хийх. Ширээ замраатай байх. Тийм ширээ цэвэрхэн замраатай байх. Тэнт тэр байгаа. Хувцнууд тэр тэндээ байх. Тийм. Хог навшиндаа цугларч яасан биш. Тэрэн дотроо бүр ингээд толгоон өрвөж гисэн байх биш. За тэгэл одоо юу вэ? Миний хэлээд байгаа шүү дээ. Цаг барихаас зохицуулаад тэгэл цэвэрхэн юм цэвэрхэн байх дандаа угаад цэвэрлсэн байх. Энэ бол цэвэрхэн байх. Ариун цэвэр тий. Тэгэл өнөр танаар одоо юу гэдэг тэр байх байх. Аяг чухал байхгүй. Тэг хүн зэгцтэй байх. Тэр зэгцтэй байх чинь хүнд энд яг тэр энд бас бодлын утгад аяг нөлөөлдөг. Харин маш чухал байхгүй юу? Маш чухал байхгүй. Тийм харин. Бид нар чинь болохоор ингээл холилдоол ингээл юус ямар ч эмх замбраа байхгүй. Тэгвэл бодол нь хүртэл ямар ч эмх замбраагүй явагддаг. Харин тий. Тий. Окей. За, окей. За баярлалаа өнөөдөр 5 дахь ярилцлага хийсэн. Тэгээд дараагийн ярилцлагаар дахиад олзъя.